Хилний эргэн тойронд шүдний орон гарсан байвал хиддэг цайвар өнгөр тогтсон байх юм бол ходоодны бадган салс ихсэнтэй холбоотой байдаг. Ходоод нь цанхайн, эдээний дуршил муутай болно. Юу ч идсэн хоол нь шингэхгүй болдог. Хилэн дээр нь зузаан шар өнгөр тогтсон байх юм бол цөсний, элэг цөсний хиддэг халуун, цөсний зогсонгошил юм уу цөсний өтгөрөлтэй болж байгааг шинж. Тэр хөхөлбөр өнгөтэй туяа тогтсон байх юм бол хэвлийн хий дүүрэн гихсэж байгаа, зүрхний хий үсэж байгааг шинж. Энийг бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр хилээрээ бас өөрийгөө шинжилж болох нэ гэж. Энэ усыг хэтрүүлэн уух талаар оруулсан бичлэгэнд бас суухан зөв юм уу, буруу юм уу гэж зарим хүмүүсээс бас тиймэрхүү асуултууд бас нэлээд ирсэн. Би өмнө дугаартаа бас ярихдаа энэ усыг хэтрүүлэн уухын хорт нөлөө, сөрөг нөлөөний талаар бас ярьсан. Гэтэл зарим хүмүүс энэ ус уухаар бас ерөөсө болохгүй юм байна, муу юм байна гэдэг ойлголттой болцсон юм шиг байна. Эсвэл зарим хүмүүс энэ огтуух ус уухгүй байх талаар бас бодоод байх шиг байна. Эсвэл энэ ширгээсэн усыг яаж уух вэ гэдэг юм уу? Эсвэл би өдрийн аль цагт ус уух ёстой ингээд олон төрлийн бас сонирхсан асуултууд ирсэн байна л да. За тэгэхээр энэ асуултанд хариулъя гэж бодоод өнөөдрийнхөө дугаарыг би бэлтлээ. Эхнийх нь асуулт болохоор ингэсэн байна. Ширгээсэн усыг хэдэд уух вэ юм чи өлөн дээр уух нь зөв юм уу гэсэн байна. За тэгэхээр энэ хүмүүс ширгээсэн усны талаар бас нэлээдгүй асуусан байна л да. Би өмнө дугаарт бас энэ ширгээсэн ус уухын ач холбогдлын талаар бас ярьсан. Усыг ширгээж уух тусам хоол шингээх чадвар гэдэг юм уу? Хүний ходоодны хоол боловсруулах чадвар их сайн болдог. За тэгээд ширгээсэн усыг уухдаа би өмнөх дугаарт яаж уух вэ гэдэг талаар бас нэлээд ярьсан байж байгаа шүү дээ. 3 аягийг буцлагсаар байгаад нэг аяыг холтол буцалгаад унаа гэж. За тэгж уух юм бол энэ хоол шингээх чадвар их сайжруулдаг гэж. За тэгэхээр энэ асуудалтай холбоотой энэ усаа хэдэд уух юм бэ гэсэн асуулт. Тэгэхээр өглөө уух юм уу, өдөр уух юм уу, орой уух юм уу? За зарим нөхцөлд бол энэ байнгын нэг хоол шингэхгүй байгаа ходоод нь цанхаад юу ч идсэн ингээд цанхаагаад байдаг хүмүүс байдаг. За тэр нь бол өглөө өдөр оройдоо бас уугаад байж болно. Тэгтэл бүтэн өдрийн турш уух гэж байгаа усандаа заавал усыг ширгээгээд уугаад байх шаардлагатай биш. Бас нэг хүнээс бас ирсэн байсан бас санал бас надад явуулсан байсан. Усыг ингээд удаан ширгээж уух тусам дотор нь байгаа эрдэс минерал алдаж ямар ч хэрэггүй усал болж байгаа шүү дээ. Тийм учраас энэ цэвэр байгаа энэ байгалийн ус одоо бүр лангуун дээр байж байгаа юм сайн уснууд биш үү? Тэднийг авч уугаач гэсэн ийм бас санал бас ирсэн байсан. Тэрнийг бол би зөв гэж бодож байгаа. Яг тэгэхээр удаан ингэж буслагж уух тусам доторх байгаа эрдэс минералч гэдэг юм уу янз янзын бас элементүүдээ алдчихийдэг. Тэр нь бол үнэ ууршиж. За зарим нэг талаар бол ингээд хэдих усыг буслагад уугаадах юм бол хатуулаг чанар ихсээд байдаг гэсэн юм ойлголт бас байна. Гэхдээ энэ ойлголтоос гадна уламжлалт хангаах ухааны ойлголт гэж бас тийм ойлголт байна шүү дээ, тэ. Усыг ингээд удаан бусгах тусам хүний хоол боловсруулах чадварт эерэг сайн нөлөөд үзүүлж идэг. Усыг удаан бусгах тусам тэр усанд байгаа тэр бүлээн чадал гэж юм нэмэгдэж идэг байна шүү дээ. Энэ бүлээн чадал нэмэгдэх юм бол хоол боловсруулах хэрэгтний үйл ажиллагаа сайжирна гэж. За тэгэхээр өглөө өдөр оройны алиндаа уух нь илүү тохиромжтой юм бэ гэхээр хамгийн сайн тохиромжтой үе бол өглөөний цаг. За хүн унтаж босч ирлээ, хүүтэн ус залглаад байхаас илүү ширгээсэн нөгөө бүлээн чадалтай босоо усаа уух юм бол бүтэн өдрийн турш хоол шингээх чадвар их сайн болждаг. За зарим нэг нөхцөлд бол хоолн шингэхгүй байгаа, хоолн сайн боловсрохгүй байгаа хүмүүс хоол шингээх чадваргүй энэ ходоод цанхаагаад байгаа энэ үедээ ширгээс ус ууж явах юм бол их сайн хурдан хоол шингэдэг иймэрхүү давуу талтай. За тэгээд дээрэс нь миний ходоод халуун өргөж байгаа юм уу? Ходоод хүүтэ өргөж цанхаагаад байгаа юм уу? Эсвэл хэвлийн хий дүүрэн гисээд байгаа юм уу гэдэгтэй холбоотой энэ ширгээс усандаа бурам найруулах уу, зөгийн бол найруулах уу, нөгөө мөсөн жихэр найруулах уу гэдгийг тохируулах хэрэгтэй. Ходоод нь хидих халуун өргөдөг хүмүүс ширгээс усандаа юм жихэр найруулад уух юм бол тэр мөсөн жихэр найруулад уух юм бол ходоодны халуун, ходоод хорцох энэ төр бол дарагдчихдаг. За зөгийн бол найруулад уух юм бол ходоодны цанхах, тэгээд дээрэс нь ам заваарах гэдэг юм уу. Ийм юмрхүү зовиорууд арилж идэг. За хий дүүрэнг үүсээд өтгөн хатаад байгаа юм нөхцөлд өглөө буцалсан ширгээс усандаа бурам найруулад уух юм бол сайн байх нэ гэдэг иймэрхүү зүйлийг бас хэлмээр байна. За дараагийнх нь асуулт нь ингэсэн байна. За зөсөө ахуулсан юм аа, шүн ам их хатах юм аа, сахар хэвэндээ байдаг. Юунаас болоод энэ ам их цангаад байна вэ гэж. За тэгэхээр зарим хүмүүсийн бодисыг солилцоо алдагдсан, хит их сахартай хүмүүс ч гэдэг юм уу. Иймэрхүү хүмүүс ам их цангадаг юм зөөр байдаг. За шинжлэх ухаан энэ
өрний хангаах ухаанаар тайлбарлахад бол голцоо жихрийн шижинтэй их холбож үзэж байна л да. Тэгтэл уламжлалт хангаах ухаанд энийг юутай холбоотой вэ гэхээр холоодны гал илч хит их харивцсантай холбоотой. Эсвэл холоодны хий дүүрэн хит их харивцсантай холбоотой гэж үздэг. За тэгэхээр дотор их халуун оргидог, хит их хөөдөг, гиз дүүрдэг, уруул ам хатдаг ийм завиртай хүмүүс ам их цангадж идэг ийм завир давхар илэрж идэг. За энэ ам их цангаад байгаа байнгын нөгөө шингийн юм уух гээд ингээд ойр орхон шингийн юм уух гээд идэг иймэрхүү хүмүүс дотор байгаа өвчний хужиг даймжирсан явц байна уу гэдгийг үзүүлэх хэрэгтэй. Байнгын шингийн юм уугаад байна гэдэг чинь ам цангаад байна гэд байнгын ойр орхон шингийн юм уугаад байх юм бол бөөрөнд ирж байгаа ачаал нэмэгдэнэ, хоол боловсруулах чадварт сөргөөр нөлөөлнө, хавгнана гэдэг иймэрхүү сөрөг нөлөөллүүдийг үзүүлж идэг шүү. Тийм учраас хит их шингийн юм уух гэдэг хүмүүс бас анхаарад миний дотор бас өөрчлөлт байна гэдгийг үзүүлээд тэр дотор халуун дардаг туулга эмчилгээ юм уу эсвэл дээрээс нь тан уудаг юм уу иймэрхүү байдлаар үзүүлэх хэрэгтэй. За дараагийн асуулт нь бол ингэсэн байна. Их хихрэх юм а энэ ямар учиртай юм бэ гэж. За дийлэнх энэ ходоодны хоол боловсруулах чадварын муудцсан хүмүүс хихрүүлэх завар ихтэй байдаг. За зарим бол уламжлалтын эмчилгээ хийлгэж байгаа, бариулж байгаа, дээрээс нь ингээд төөнөр хийлгэж байгаа, бүлээн эмчилгээнүүд хийлгэж байгаа үед хихрүүлэл байдаг хүмүүс бол байдаг. Ингээд тасралтгүй хихрүүлэл, ходод руугаа хий залгаал, тэгэл буцаад нөгөөдхөөр хихрүүлээд байдаг. Энэ завар юунаас болдог вэ гэхээр хүний энэ ходоодонд хүний бид ч нэг хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцож байгаа хий гэж юм бас байгаа. За тэгэхээр энэ ямар хий гэхээр энэ хоол боловсруулах холбоотой үйл ажиллагаанд оролцдог гал тэгшдэгч хий. За тэрний зарчим дээр үндэслэж байгаа энэ дээр шиг гүйдэг хий гэж гүйдэл байна. Энэ гүйдэл буруудаад ирэхээр нөгөө хоол боловсруулахгүй, дээрэс нь ходоодны бадган сальч гэдэг юм уу иймэрхүү нөхцлөөр удаад ирэх юм бол энэ хийн гүйдэл буруудаж эхэлдэг. Хийн гүйдэл буруудаад ирэхээр байнгын хихрүүлж яадаг, эсвэл хит их хөвшөөлгөж яадаг, эсвэл гиз дүүрдэг. Тэгээ юу ч идсэн ингээл дотор нь ингээл цанхаачдаг иймэрхүү зөөрөөд илрээд эхэлдэг. Энэтэй холбоотой бүр явандаа зүрхээр нь хатгуулдаг иймэрхүү зөөрөөс илэрч идэг шүү. Энэний цаад шалтгаан нь ходоодны хоол боловсруулах чадвар муудсантай их холбоотой. Тэгээ дээрэс нь юу ч идсэн шингэхгүй байхад ийм зөөр бас илэрдэг. Тэгээ явандаа энэ одоо энэ дотор ингээд чулуу дүүдэлцсэн юм шиг өргөдөг гэж байгаа юм бүр. Ходоод нэг хүнд оргоод ийм зөөр бас явандаа илэрж идэг. Энийг бас анхаарал байнгын хихрүүлээд байгаа хүмүүс бол үзүүлээд эмчилгээ хийлгэсэн нэр. Ерөн голцоо гэрийн нөхцөл зүгээр болгоно гэж яваад байдаг. Энэ бас удаад ирэх юм бол бас хүндэрсэн өвчлөлийг үүсгэждэг шүү. Тэрэн дээр бас анхаарах хэрэгтэй. Бага насны хүүхэд мах идэхгүй юм аа. Махыг юугаар орлуулах вэ? Идэхгүй байх нь муу юу гэсэн баг. За энэ ер нь бол ганц энэ хүүхдэд гэлтгүй одоо энэ сүүлийн үед энэ бүх хүүхдлийн болцсон байж шүү дээ. Ерөөсөө мах иддэггүй, махтай хоолгийг хэрэл иддэггүй, өнрийг авдаггүй. Иймэрхүү юмнууд хэлж байгаа хүүхдүүд байна. Тэгэхээр дан ганц мах идүүлэх гэдэлгүй бас өөр махыг орлуулах юмнууд бас байна л. Манай монголчуудад бол дийлэнхтэй махан дотор байгаа хэд хэдэн ашигтай зүйлүүдийг бодож үзээд манай монголчууд махыг голцоо хүнсэндээ хэрэглээд байна шүү дээ. Тэгэхээр тэрэнд байгаа давуу тал юу вэ гэхээр шимт хичээл хамгийн сайтай. Дээрээс нь бид бүлийн элчийг үүсгдэг. Тэгээд дээрээс нь тослог шимтээ. За тэгэхээр энэ байдлаасаа болоод энэ цаг агаарын одоо энэ хүүтэн эрсдэл суур амьсгалтай энэ өвлөө улирлыг бид нэр давж шүү дээ. Энэ махны илчлэгээр. Гэтэл хүүхдүүд энэнийг идэхгүй байгаад байхаар бас нэг жоохон бэрэг болох талтай байдаг. За тэгэхээр энийг бас бодолцож үзэх хэрэгтэй. Тэгтэл заавал ингээ мах идэхгүй байгаад байвал юугаар орлуулжлах вэ гэж бас арга байна. Махнаас хамгийн гол шимтэж бол энэ уургийг л авч байгаа. Тэгэхээр уург юунд баялаг байна вэ? Тэр баялаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг бас хитэг мах идэхгүй байгаа хүүхдүүдэд бас өгжөөлөх зүгээр. За тэгээд дараачих нь бас нэг шалтгаан гин. Юунаас болоод мах идэхгүй байгаа даа гэдгийг бас бодолцож үзэх хэрэгтэй. Дийлэх хүүхдүүд нь гурлан бүтээгдэхүүнүүд, чихэрлэг хүнснүүд, дээрээс нь энэ хитэг амттай хоол хүнс, одоо KFC, пицца, тэгээ нөгөө чикен гэл одоо янз янзын төргөө хоолнууд идэж шүү дээ. Энд хитэг дурлцсан хүүхдүүд мах идэхэ болчдөг. Хит их нүүр суссаар баялаг, хит их гурлан бүтээгдэхүүн, дээрээс нь хит их чихэрлэг, сахар ихтэй хүнсний бүтээгдэхүүн идэх байхаар нөгөө уурглаг хүнсний бүтээгдэхүүн махаа идэхэ болчдөг. Гэрт одоо юу байна, юу илбэг байна?
тэр нэг л эдээд байгаа хүүхэд чи яаж таны өгж байгаа махыг идэх вдэ гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр аль болохоор энэ мах идүүлэе гэж бодож байгаа бол хүүхдээ хамгийн эхлээд өсөх. Өсөөд ирэхээр хүүхэд хоол иддэг болно. Энэ хүүхэд юм идэхгүй байна гэж зарим хүүхдүүд энэ хитэх гурлын юмнууд авч өгөөл, чихэр бичээ авч өгөөл идүүлээд байдаг. Энд чинь бас буруу шүү. Мах идэхгүй байх л нэг. За тэгээд дараачих нь бас нэг шалтгаан нь хоолж явахдаа анхаарал төвлөрөхгүй байх гэдэг. Өөр юмд ингээд анхаарад яваад байгаа өөр юм хийж байгаа хүүхдүүд эсвэл утас үзээд ингээд хоол иддэг, эсвэл тоглоом тоглож байгаа, телевизэр үзэж байгаад хоол идэж байгаа хүүхдүүд хоолнд анхаарал төвлөрүүлэхгүй байгаа болохоор хоолноос авж байгаа нөгөө дур хүсэл гэдэг тийм юм байхгүй болчдөг. Энэ зүгээр л ингээл нэг иддэг гэдэг тийм бие махбод тэгж хүлээж авдаг болсон. Тэгэл юу ч идчихсэн тэгэл ингээл өөр юмд анхаарал сарнж идээд байхаар эн чинь бас нэг мах идэхгүй байх, өөртөө шин тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүн идэхгүй байх юм бас нэг нөлөөллийг үзүүлж байгаа шүү. Энийг бас анхаараарай. Усыг аль цагт уух ёстой вэ? Энэ талаар маш сайн зөвлөгөө өгөөч гэсэн. За тэгэхээр усыг ямар цагт уух ёстой вэ гэдэг. Тэгэхээр ус бол хүний бие махбодод бол зайлшгүй хэрэгтэй юм зүйл. Ус шингийн юм бол хүний бие махбодод зайлшгүй хэрэгтэй. Яагаад тэгэхээр хүний бие махбодын 75% нь уснаас тогтож шүү дээ. Тэгтэл хүн ус уухгүй гэж одоо өглөө оройны аль цагт нь уух хэрэгтэй юм бэ? Хэд их баг ус уугаад байвал бас болохгүй. За эсвэл усыг би одоо ус хүний биед одоо хамгийн сайн юм гээд усыг хэтрүүлээд уугаад байх юм бол бас сөрөг нөлөөлөл үзүүлнэ. Энийг бас анхаарах хэрэгтэй. Яагаад тэгэхээр аливаа юм хүний биед тохирсон хэмжээтэй байхдаа л ашиг тус эрдэм шатлаа үзүүлж идэг. Хэмжээнээсээ хитрэх юм бол эсвэл хэмжээнээсээ хэд их багасах юм бол хүний биед гин болж идэг. Энэний нэг тал нь бол одоо усыг хэтрүүлээ уугаад байх юм бол хаван үүснэ, ходоодны хоол шингээх чадвар муудна. Иймэрхүү зовир илрүүл. Ходоодны хоолны шингээх чадвар муудаад байгаагаа хамгийн амархан мэдж болохоор бол хилээ толинд хараад үзэх хэрэгтэй. Миний хилээ ингээд толинд гаргаад хараад миний хилний эргэн тойронд шүдний орон гарсан байна уу? Хилэн дээр хэд их цайвар өнгөр тогтсон байна уу? Хил шаргал, зузаан шар өнгөртэй байна уу гэдгийг бас харах хэрэгтэй. Хилний эргэн тойронд шүдний орон гарсан байвал хэд их цайвар өнгөр тогтсон байх юм бол ходоодны бадган салс ихсэнтэй холбоотой байдаг. За тэгэхээр энэний нэг давхар илэрж байгаа зовир нь ходоод нь цанхайн, эдэний дуршил муутай болно. Юу ч идсэн хоол нь шингэхгүй болдог. За хилэн дээр нь зузаан шар өнгөр тогтсон байх юм бол цөсний, элэг цөсний хэд их халуун, цөсний зогсонгошил юм уу, цөсний өтгөрөлтэй болж байгааг шинж. Энийг бас үзэх хэрэгтэй. Хилэн дээр хөхөлбөр өнгөтэй туяа тогтсон байх юм бол хэвлийн хий дүүрэн гихсэж байгаа, зүрхний хий үсэж байгааг шинж. Энийг бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр хилээрээ бас өөрийгөө шинжилж болох нэ гэж. За тэгэхээр иймэрхүү шинж байна уугүй юу гэдгийг бас үзээд би усыг хэтрүүлж ууж гэнэ үү гэдгийг бас үзэж болно. За хэд их баг ус уугаад байх юм бол хүний бид бөөрийн чулуу юм уу, бөөрийн эрдэс давс хоримтлагдах, дээрээс нь бөөрийн шохоожл үүсэх, давсагны хан зузаарах, давсагнд шохоожл үүсэх гэдэг юм уу. Иймэрхүү эрсдэлтэй хүчин зүйлийг үзүүлж идэг. Тэгээд дээрээс нь ус шингэн зүйл гэдэг чинь бас хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцож байгаа. Хэд их хүүт ууж болохгүй, хэд их халуун ууж болохгүй, тохирсон биений температуртай усыг тэгээд хоолн шингэдэггүй хүн байх юм бол нөгөө ширгээс усыг ууж байвал их зүгээр. Тэгтээ байнгын одоо бүтэн өдрийн турш ширгээс ус уугаад байна гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Бас янз янзын санхүүгийн нөхцөл байдал ч гэдэг юм уу. Тэрэндээ бас зохицуулаад үзэх хэрэгтэй. Одоо бүтэн өдөрж одоо 5 литр усыг 2 литр болтол ширгээчээд уунаа гэж буцалгаад байдаг бас нэг зарлага өндөртэй юм болох байх. Энийг бас анхаарах хэрэгтэй шүү. За тэгэхээр өдрийн аль цагт нь уух ёстой вэ гэдэг талаар хэлэхдээ өглөөний цагт хит их шингийн ямыг нэг дор уух нь дэмий. Яагаад тэр өглөөний хоолны шингээх чадвар султай муу байдаггүй. Тэгтэл энэ үед хит их хүүт усыг олон аягаар зэрэгцүүлж уух юм бол бас тааруу сөрөг нөлөөллийг үзүүлж идэг. За тэгээд хоолны араас хит их шингийн юм уух. Энэ бас муу. Бас өмнө би дугаарт бас хэлсэн байж байгаа шүү дээ. Ходоодыг 4% гэж авч үзэх юм бол 4-ний 2-т нь хоол, 4-ний 1-т нь шингэн уух унд, тэгээ үлдсэн 4-ний 1-т нь хий хоосон үлдэх хэрэгтэй гэсэн. Яг энэ хэмжээгээр хоолтойгоо хамт 4-ний 1 хэмжээгээр нь
усыг уужих хэрэгтэй. Би 4-ний 2 гэдэг чинь нөгөө 2 алгыг нийлүүлсэх хэмжээтэй гэж хэлсэн шүү дээ. 4-ний 1 нь бол 1 алганы хэмжээ гэсэн үг. Тэгэхээр хоолтой хамт 1 алганы хэмжээтэй ус шингийн юмыг ууж байвал их зүгээр. Хэд их уугаад байх юм бол хэд их шингийн юм араас нь уух юм бол яваа бас хоол шингэхгүй ба ходоодны элдв өвчлөл үүсэх юм бас эхлэлийг тавьж идэг. Энийг бас анхаарах хэрэгтэй шүү. За тэгээд хоолны араас хэд их хүүтэй юм уух бас тийм ээ. За тэгээд орой унтахын өмнө хэд их шингийн юм уух бас тийм ээ гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За тэгээд энэтэйгээ уялдуулаад бас өөртөө тохируулаад шингийн юм ууцгаагаарай. Хүн болгоны одоо нөгөө биеийн жин тохирсон ус уух хэмжээ гэхээс илүү хүний ходоодны хоолны шингэх чадвар, цаг улирлын нөхцөл байдал, өдөр хоногийн цагийн нөхцөл байдал гэдэг юм олон зүйлтэйгээ уялдуулаад бас ууханд шингийн юм уух усныхаа хэмжээг тохируулаад уугаарай гэж хэлмээр байна. Өмнөх дугааруудад бас нэлээ асуусан байсан тэр өтгөн хадталтанд нөлөөлдөг 10 шалтгааны талаар би бас нэг ярьсан бичлэг хийгээд оруулсан байж байгаа. Тэрнтэй холбоотой бас нэлээд их асуултууд ирсэн. Энэ өтгөн хадталтыг яаж арилгах вэ? Өтгөн хадталтаас ер нь яаж сэргийлэх юм бэ? Байнгын өтгөн хатаад байгаа хүн одоо зүгээр болох уу гэдэг ийм олон асуултууд ирсэн. Тэгэхээр энэтэй холбоотой би яг дараагийн дугаарт бас бичлэг хийж оруулъя гэж бодлоо. Энэ өтгөн хадталтаас ер нь яаж ангижрах юм бэ гэдэг. Над дээр үзүүлж байгаа хүмүүс донд бас өтгөн хадталтанд өртцсөн олон сар жилээр ингээ өтгөн хатдаг хүмүүс бас их байж байгаа. Ингээ удацсан. Багадаа одоо 7 хоногт нэг удаа. Тэгээ дээрээс нь 10 хоног хүртэл одоо бийц чаддгүй. Тэгээд клизм тавьж гаргадаг иймэрхүү өтгөн хаталтай болсон хүмүүс их байж идэг. Тэгэхээр энэ зүгээр болох юм уу? Одоо зүгээр болох талаар одоо ямар эмчилгээ байдгийг бэ гэдэг талаар бас нэлээд дэлгэрүүлж ярих гэж бодлоо. Дараагийн дугаарт бас энэ өтгөн хаталтанд хүргэж байгаа 10 шалтгаантай холбоотой эсрэгээр нь өтгөн хаталтаас одоо ангижрах аргуудын талаар гэрийн нөхцөлд тэгээд бас эмчээс зөвлөгөө авбал одоо ямар арга байдгийг уламжлалтын эмчилгээнүүдэд одоо энэ өтгөн хаталтаас ангижрах ямар арга эмчилгээнүүд бас байдгийг гэдэг талаар бас нэлээд сайн дэлгэрүүлээд ярих гэж бодлоо. Тэр дугаарыг бас хүлээж авч сонсорой та нар. За тэгэхээр өнөөдрийн ярьсан бичлэг энд хүрээд өндөрлөж байна. За тэгээд дараагийн дугаартаа ер нь ямар хуу сэдвээр бас сонсож зөвлөгөө авмаар байна гэдэг талаараа комент хэсэгт бас үлдээгээрэй. За тэгээд миний ярьж байгаа энэ бичлэг таалагдж, за тэгээд амьдралдаа хэрэгжүүлж явахыг цаашдаа хүсэж байгаа бол миний YouTube сувагт subscribe дараарай, намайг дагаарай гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн бичлэгийг сонсож анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.